Есүс дагалдагчдынхаа хамт Иерусалим хот руу ойртож явахдаа Битфаг Бетан хотын дэргэдэх Чидүн модтой ууланд очиод та хоёр эсрэг талын тосгонд очих. Тэндээс нэгэн эрмэг хязаалан ээлжгийг олно. Түүнийг хөтөлж авчир. Юунд ингэв гэж хүн асуувал манай багшид энэ хэрэгтэй. Багш минь энэ ээлжгийг унаад буцаана гэж хариулт хэмээн хоёр дагалдагчдаа хэллээ. Тэр хоёр тосгонд ороод айлын хаалганы дэргэд уяатай эрмэг хязаалан ээлжгийг олж уяаг тайлахад та юунд энэ ээлжигний уяаг тайлав гэж хажуугаар нь өнгөрөх хэдэн хүн асуулаа. Манай багшид хэрэгтэй бай. Багш минь энэ ээлжгийг унчаад удалгүй буцааж явуулна гэж тэр хоёр хэлээд ээлжгийг авах зөвшөөрөл авлаа. Тэд хязаалан ээлжгийг Есүст авчирлаа. 12 дагалдагч өөрсдийн хувцсыг ээлжигний нуруунд тогхоход Есүс хунлаа. Олон хүн зам дээр хувцс болон модны мөчөр авчирч дэвслээ. ертөнцийн эзнийг төлөөлөн ирсэн хаан манд тугай. Хожим бий болох Давид хааны удмын улс манд тугай. ертөнцийн эзэн манд тугай гэж Есүстэй зөрн хойш урагш явж байгаа хүмүүс бүгд хашгиралдлаа. Есүс Иерусалим хотод ирж сүмийн хашаанд ороод эргэн тойрноо ажиглан харж байлаа. Орой болсон учраас тэрээр 12 дагалдагчийнхаа хамт Бетан тосгонд очиж хонлоо. Дараагийн өдөр Есүс дагалдагчдынхаа хамт Бетан тосгоноос явсан бөгөөд замдаа өлсөж байсан учраас энжирийн навчит модыг холоос харж очиод жимс хайсан боловч энжир жимслэгт цаг үлрэл биш байсан учраас юу ч олсонгүй. Энэ модноос хэн ч жимс түүхгүй гэж Есүсийг хэлхийг дагалдагчид сонслоо. Есүс дагалдагчдынхаа хамт Иерусалим хотод ирлээ. Тэрээр сүмийн хашаанд орж дотор нь суугаа худалдаачдыг хөөж мөнгө сольдог хүмүүсийн ширээ гагтаа шувууны худалдаачдын сандлыг хөмрөөд хашаанд нь бараа оруулахыг хориглолоо. Миний сүм бол үндэстэн бүхний надтай ярих газар нь байх ёстой гэж ертөнцийн эзэн хэлснийг сургаалд нь бичсэн атал та нар энэ байшинг дээрэмчдийн үүрлэх хонгил мэт болгосон байна гэж Есүс хэлэхэд сүмийн зэрэгтнүүд болон сургаал номлогчид хорсон уурлаж түүнийг алахыг завдлаа. Түүнээс хойш Есүсийг хэрхэн барьж алуулах тухай хувилдаан зохиосон байна. Учир нь ард түмэн түүний сургаал гарцаагүй үнэн гэж үздэг байсан учраас сүмийн зэрэгтнүүд болон сургаал номлогчид айжээ. Тэр орой Есүс хотоос гарлаа. Дараагийн өглөө Есүс дагалдагчдынхаа хамт Иерусалим хотод эртлэн ирэх замдаа нөгөө инжирийн модыг үзэхэд хатсан байлаа. Петр болсон явдлыг санаж "Багшаа, хараач. Таны хараасан инжирийн мод ховхаарч" гэж хэллээ. Нэгэн чухал үгийг үргэлж санагтун. Та нар ертөнцийн эзэнд найдах хэрэгтэй. Тэгээд хэлсэн бүхэн чинь бүтэн гэдэгт бат итгэвэл уулыг ч хөдөлгөн далай руу нүүлгэж чадна. Та нар ертөнцийн эзнээс гуйсан юм авсан гэж үзвэл авч чадна. Та нар Иерусалим эцэгтэйгээ ярихдаа түүний уучлалыг олъё гэвэл өөрсдийн дургүй хүнийг урдаар бас уучлах ёстой. Харин та нар өөртөө муу юм хийсэн хүнийг уучлахгүй бол Иерусалим эцэгч нь та нарын гмийг бас уучлахгүй гэж Есүс хэлжээ. Есүс дагалдагчдынхаа хамт Иерусалим хотод дахин ирлээ. Тэрээр сүмийн хашаанд байгаа зэрэгтнүүд, сургаал номлогчид, ивдээчүүдийн ахлагч нартай дайралтахад "Хэн танд ийм эрх өгсөн бэ?" гэж тэд асуулаа. Надад бас асуух юм байна. Та нар хариу өгвөл би эрхийнхээ тухай хэлнэ. Хүн усаар угааж өгөх эрхийг усаар угаан батлагч Жогон ертөнцийн эзнээс авсан уу? гэж Есүс асуулаа. Тэд хоорондоо маргалдаж юу гэж хэлэх вэ? Тийм гэвэл тэгвэл та нар яагаад түүний үгэнд итгэсэнгүй вэ гэж биднээс асуув гэлцлээ. Гэтэл Жогон ертөнцийн эзний зарлага байсан гэж олон хүн итгэдэг байсан учраас түүнд ямар ч эрх байгаагүй гэж хариулахаас бас айж Жогон эрхээ хинээс авсныг бид мэдэхгүй гэж хариуллаа. Тэгвэл миний эрхийн тухай ярих хэрэггүй гэж Есүс хэлжээ.